оны тэр зуны наадмын урд шөнө маш их хөдөлмөр хийсэн. Тэгээ тэрний үр дүн гарлаа гэж би боддог байхгүй яа. Тэгэхээр бид хоёр хүүхд тэгэхэд чи манайх том хүү манд төрсэн. ÖМ дээрээ 100 цусланд явчихдаг гэсэн. Тэгээ бид хоёр чинь нэгдүгээр хорооллын тэр 13 гэдэг нэг юм хуучин өксөрмөл цагаан байранд бид тэр түрээсийн байранд идэг гэсэн аахгүй. Тэгээ хамгийн дээд давхарт нь байдаг гэсэн. Тэгээд тэр зүүн өст мундаг халуун болсон. Айгүй халуун байсан. Тэр наадмаар их халуун байсан байхгүй. Тэгээд ерөөсөө манай хүн мэдээж бас нэг цол гойрлж байгаа юм чи ингээл бас нэг сэтгэл зүйн хувьд бас нэг жоохон маргааш яачихвал ичхвэл гээл бас нэг гэгэлзэл жоох унтж чадахгүй нойргүдээд л. Эхний өдөр чинь нэг 2-ын даваа яваад дууссан шүү. Нэг 2-ын даваа яваад дууссан. Маргааш наад. Маргааш өглөө 3-ын даваанаас хойш энэ хүний чинь амьдрал ерөөхдөө шийдэгдэх гэдэг шүү дээ. Тэгээд унтах гэдэг халуун унтах чаддаг. Бүр ингээд дээд давхрын байр учраас амар халуун. Тэгээд нэг харсан чи манай хүн бааны альчуура нэг дэртэ авцсан гадагшаа гарч шүү. Тэгээ би яах ч юм болог ингээ харсан чинь тэр нэгдүгээр хорооллын нөгөө нэг юуны цагаан байрны гадаас харавчны доор бас чи жоохон сэтгэл зүйн хувь жааханд гэгэлзээл унч чадахгүй тэгэл ингээл хөрөөгөлсэн аахгүй. Тэгээд хүүтөөсөнд базгаж аваад би дээр хүүтөөсөнд альчуура базж аваад би дээрээ тавиад унтах гээд гадаа гараад харавчны доор гівч байгаа аахгүй. Тэгэхээр нь би бас доошоогоо буугаад бараг шөнийн 2-3 цаг хүртэл тэр нэгээс гадаас харавчанд энийг унтуулах гээд нөгөө бааных нь альчуурыг байн нөгөөт чи амар халуун учраас бааны альчуурыг хучаа хэвтэнгүүт нөгөө бааны чи альчуурд 5-6 минут болол нөгөө халуунд чи буцаал ингээл хатчихна. Тэгээд би баг энэ хүнийг хэдэн цаг унтуулах гээд тэр бааны альчуурыг чинь хүүтэн баантаа усанд хийж ингээ базж нэг хүүтэн усаар жин тавьж унтуулах гээд 5 давхраас чинь гүүж гараад л нөгөөт чинь бааны альчуурыг аваач энэ хүнийг жоох унтуулаад бааны альчуур нь буцаагаал нөгөө хатчин гутан дахиж бусч гүүгээд л те. Тэгээ би баг шөнийн 2-3 цаг хүртэл энэ хүнд 2-3 цагийн ч гэсэн нойр ахуулчихсан гэж бодоод унтсан шүү дээ. Тэгээд тэгэд нөгөө альчуур мөшгөж гүүгээд ястай спортер жинхэнэ хичээлсэн тэр шиг. Тэгэл үүрээр жоохон гадаа унтаад жоохон 5-6 цаг хүртэл жоохон унтчлаа гэдээ ороод ирж байгаа хэрэг. Тэгэхээр нь оруулж ирэл ганц 2 цаг унтуулсан гот нь ста нэр одоо бусад ах ихч бүх хүчүүдийн эхнэрүүдээс сурсан юм ааш гурилтай шүл өглөө үүрээр чинь 7 цагт босвол гурилтай шүл хийгээд л сүйтэй цагаа шанаал бурхан тэнгэртэй өргөөд л залбираад л зүгээр тэгэл 7 өнгөрж яхад явахгүй бол нөгөө эрт ам авдаг тийм байсан байхгүй. Тэгээд явуулж исэн. Тэгэл маргааш нь 3-ын даваа 4-ийн даваа гэж яасан чинь нөгөө 4 даваа л ингээл гараад ирсэн чинь бүрээсээ амар ингээл бөөлчгээд байгаа юм шиг нөгөө өөрөө сэтгэл зүйн хувьд айгу тийм байгаа бох. Би бол тийм сэтгэл зүйтэй байгаа бох. Тэгэл 5 даваал усын цол аван готноос. Үнэхээр баярлж байгаа юм чинь. Тэгэл миний тэр шөнө нөгөө бааны альчуур хүүтүүсэнд мөшгөж тэр 5 давхраас лифтгүй байрны хооронд энэ хүнийг унтуулах гэж тэгж гүйсний тэр хөдөлмөрийн үр дүн маргааш гарсан байхгүй. Тэгээд бас нэг альва зүйлийг чинь хүний хичээл зүтгэл чин сэтгэлээсээ юмд хандж байгаа хандлагыг бас нэг тийм ивэдэг юм шиг байгаа. Би тэрнээс хойш би тэгж боддог байхгүй. Тэгээд л усын цол хүртчихсэн да. Тэгээд цол авчлаа. Тэгээд найзтайгаа цуг яваад очсон чинь оруулдаг. Нөгөө ямар ч билет таслуур байхгүй юм чинь. Үгүй ээ сая наа чи нөхөр нь цол авсан юм а ингээд оруулах гээд байгаа маа гэд. Тэг чи оруулдаг. Би орж уул нэг баяр хүрчмээр байдаг. Наан нөгөө ингээ айгүй ингээ улс татцсан ингээ хүмүүс ингээ зогссон ингээ орох гал очрлоод л ингээ шахацалдаал тэгсэн чи оруулдаг. Тэгээд би нэг бүх дөнгөж сая нөхөр нь улсын цол авсан юм а. Наа чи эхнэр юм байгааг бүр учралж ээж цагдаа нарт учралж ээж намайг оруулж ирсэн. Тэгэл цол авсан үеийн түүх бол маш гоё л доо тэгээд. 2000 онд анх 90 он сургууль төгсөөд Увс аймгийн наадамд барилдаад 55 онд унжсэн аймгийн наадамд. 2000 онд Өсөл аймгийн наадамд аймгийн нашин цол авчихсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш дандаа улсад барилдсан. Өөрийгөө жоохон мэдсэж ирэхгүй юу. За ингээд зааланд барилдаад гайгүй барилдаад аймаг цэрэгт шөвгрөөл үзүүрлээл. Улс аймгийн цолтой бүхтэн барилдаан чинь 3-4 даваал гайгүй том цолтой бүх хаяхлаач юм чинь урам авна шүү дээ. Тэгэл одоо би аймагт барилдах цаг алдахгүй. Улсын наадамд барилдана гээл явж байгаа л тэгэл 5 жил цол аймгийн цол авснаас 5 жилийн дараа 2005 онд улсын нөхцөл цол авчихсан. 4 жил шахвал 3-4-ийн даваанд л өнөөдөөсөн юм л дээ. 92 даваал 3 даваал 4-ийн даваанд л
тэр чинь бас чанга шүү дээ. Үеийн залуучууд сал аваад явах чинь тэгэл тасраал явах чинь тэгэл тэр чинь. Тэгэл одоо нас залуу байгаа юм чинь үзнэ л гэж боддог л шүү дээ. Дотроо ингээл хэлийг гэсэн юм хадгалаад ингээл за энэ ингэж хвэдэ тэгч хвэдэ гэдэг нэг тийм ингээд хүмүүс шиг юм залгаад идэг тийм юм биш байхгүй. Тийм төрлийн хүн биш байхгүй. Амжилттай байвал ямар сайхан юм бэ? Баяр хүрэх чинь жоохон амжилт муутайхан олигтойхон байрлахгүй болохоор чинь адилхан залуучууд чинь ингэж чи яхаар юунаас дутх юм ингээл би чинь хэлхөөгөө хэлцдэг байсан. Тэгээд өшөө чамаас их зүйл гарна. Чамд авяас байгаа чи чадсан штэ. Чи мундаг штэ гэж бас ингэж ухаж те малтаж гэдэг юм уу манай нөтгөрөө те тэгж одоо нөгөө нэг зоригжуулж бас нэг тийм хурцлж явах хэрэгтэй юм шиг байлээ. Тэгэхээр би бол тийм зөөлөн талын тийм бас тийм амар за ингэ хэлчихвэл хүн яах болоо хямарч болоо эмзэлч болоо гэж би тэгж боддгоо байхгүй. Хэлийгснээ шүү хэлэл тавьчихдаг шүү дээ. Тэр сэтгэл зүй маань бас энэ хүний яаж бэлдчихээсийг би бас сайн мэдэхгүй л байна л да. Бид хоёр чинь 2000 онд юм байна. Манай найз Монгол Улсын харцах Батбаатар гэж найз юм байгаа. Тэр 32 дэх гэрт амьдардаг байсан. Найзтайгаа хамт найзынхаа гэрээр орж гарч байгаа л манай Батбаатар харцах манай эхнэр хоёр чинь үеэлүүд л. Тэгээд Батбаатар харцсан гэрээр орж гарч хатан тэнд таарал анх харж байсан их. Танилцсан цагаас хойш нэг 3 жил орчим энтэн таарлаа таяад одоо миний төрсөн өдрийн тэр тусгаас нэг удаа ирж байсан л та. Тэгээд тухайн үедээ яг хуу би ер нь багада бүр нэг сонин багасаа л хүний бас нэг ам гэж байдаг юм шиг байгаа. Тэгээд өөрийнхөө хувь заяа хүн өөрөө л тодорхойлдог юм шиг байгаа. Бүх хүнтэй суунал гэж айгүйх ярьдаг байсан 10 жил байхдаа л би бүх хүнтэй суунал гэж ярьдаг байсан. Тэгээд л одоо хувь заяагаар л 2000 онд анх танилцсан. Тэгэл бид тэр тэгээд 2003 оны намар одоо 10 сарын 28-нд хурмаа хийчихсэн. Нэг мэтгэд 21 жилийг одоо ардаа өргсөн байна. Тэгээд бид тэр анх хурмаа хийж хахад би 6 сартай жирэмсэн. Тэгээд том хүү маань гитсэн байсан. Тэгээд хурмаа хийжээс жирэмсэн хөрхөн бондгор гитстэй хурмаа хийжлаа. Тэгээд энэ хугацаанд бас амьдралаас олж харах зүйл гэх юм бол хүн ер нь бие биендээ итгэдэг. Гэр бүлийн хосууд бол бие биендээ итгэдэг, хүндлэлтэй. Тэгээд бие биендээ халамжтай байх юм бол тэгээд бүх зүйлийг босгож бүтээж чаддаг юм байна гэдгийг л би энэ одоо өндөрлгөөс ч юм уу 21 жилийн өндөрлгөөс одоо олж харсан. Тэгээд бид хоёр бол амьдралаас аягүй их зүйлийг сурж мэдхийг л хичээдэг. Ер нь тэгээд хүний өөрийнх нь явж байгаа зам мөр зөв байх юм бол тий зөв замаар амьдрах юм бол хүний амьдрал аяндаа одоо бэрхшээл багтай байдаг. Мэдээж хүний амьдралд дандаа жаргадаг юм шиг байхгүй шүү дээ. Тий бүх зүйлийг туулан жаргал зуулан бүх зүйл ээлжилж байдаг. Тэгээд энэ бүгдийн арт талд л одоо яг л одоо хоёр бинэ гэсэн сэтгэлтэй нэг хүсэл зоригтой юм байх юм бол амьдрал ирнэ. Тэгээд аяндаа болно доо. Тий. Тэгээ уран бүтээл хүний артл дааж үлдэн гэсэнтэй хөөгтүүдээ зөв сургуулах зөөхөс эхлүүлэл тэгэл хоолонтоос эхлүүл ажил зөндөө байгаа шүү дээ. Уран бүтээл хийгээд ажиллаа хийж байгааг нь амар тайван ухтлаарыг дааж үлдэн шүү дээ. Аюу амаргүй наадам төгөлтөр л ингээл би нэг тийм өөрөө барилдах гэж байгаа юм. Өөрөө барилдах юм шиг байнгын дотор мухаарад л нэг тийм сонин бэлбэгнээд идэв шүү дээ хүн нэг ингээл шалгалт малгалт өгөх болохоор нэг хүн нэг сонин болчихдээ шүү дээ бэлбэгнээд нэг сонин тий яг тийм болчдөг байсан би нэг эхний нэг хэдэн жил тэгээд одоо сүүл рүүгээ болохоор тэгээд дасаад ирдэг юм байлээ дээ. За тэгэл өөрийнхөө одоо тий өөрийнхоороо л явагдъя. Одоо тэгэл би одоо алийн болно. Би өмнөөс нь санаа зов би очиж барилдах юм биш тэр чинь. Тийм болохоор сүүл рүүгээш тэгээд бас нэг юм дасан зөгцөн гэдэг юм болд юм шиг. Тэгээд бид хоёр чинь 3 онод хурмаа хийдэг 3 оны 100 манай хүн 4 давчаад улсад 4 давчаад манай гэрт одоо намайг авах гэж одоо хөргөө орох гэж анх усад очижсэн. Тэгээд тухайн үедээ би дөрвөл авсан юм байна гэдээ тухайн үедээ би өөрөө нөгөө бүх мөх мэдэхгүй учраас нэг тийм тэр үедээ бол нэг тийм 20 хандчихсан. 3 4 даванд ч үлээ. Тэгээд
яг ингээ суугаад нэг эхний жилээс эхлээл би мэдэрсэн. Ер нь 3 давна гэдэг чинь айгүй хэцүү юм байна. 4 даваа гэдэг чинь айгүй хэцүү юм байна гэл ингээл айгүйх мэдрээд л тэгэл 5 онд тэгэл суугаад нэг 2 3 жил болоод л за 2003 онд 4 он гэдэг чинь тий 3 дахь жил дээрээ улсын цол авчихсан. Тэгээд тэр улсын цол авцсны дараа чинь цолоо бас цолдоо эзэн байна гэдэг чинь бас бэлтгээд за одоо би цол авсан юм чинь одоо болоо доо гэж бас хайж болохгүй юм байл шүү дээ тэр чинь тий. Тэр одоо авсан цолондоо цолоо хүн баталмаар байдаг тий. Авсан цолондоо бас нэг дүүрэн баймаар байдаг. Барилдах юмсан гайгүй одоо барилдуулчих юмсан гэдэг. Бүр ингээд хүн ингээд илүү их ингээд амжилттай барилдаас ингээсээ тэгээсээ гэл хань хүний хувьд бол жоохон тийм догтлолтой ч юм уу байнгын санаа зовоостой нэг хэсэг тийм байдаг юм билээ. Одоо тэгээд яг үдэ аяанда тэгэл амьдралынхаа жамаар гэдэг шиг тий. 10 жилийн хөдөлмөр байж шүү дээ. 95 онд анх оюутан болж ирж байсан. Баямын хаврын Шонхор дээд сургуульд. Тэр цагаас хойш л 2005 он хүртэл тасралтгүй төлөв сургууль хийж сэтгэлийнхээ хажуугаар ажил хийн биднес чинь тэр үе чинь цаг ямар хэцүү байлаа. Богоон буулган, харуул хамгаалт хийн. Зөндөл ажлынхаа завсраад бэлтгэлээ хийгээл. Тэр үед тэнтэс л шургууд гэж бэлтгэл хийжсэн залуучууд л ирнэ. Амжилт нь өөрийнхөө хэмжээнд үзүүлсэн байдаг манай үе дотроос. Надтай танилцж байхад манай хүн чинь бас Анууд банкнд тий бас хамгаалалтын албанд нь ажилладаг байсан шүү дээ. Бас намайг бодвол энэ чинь бас нэг хичээлийнхээ хажуугаар бас цалин мөнгөтэй бас нэг хөрхөн маружин энэ бариад ороод ирдэг байсан. Хоёлоо залуу хүмүүс өөр ингэсэн хүсэл мөрөөдөлтэй тий. Нэг нь одоо бөхөөрөө барилдмаар байдаг, нэг нь дуугаа дуулмаар байдаг. Нөгөө би явах уу чи явах уу гэдэг шиг л аль нэг нь одоо хоошоо сууж бас нэг ар гэр ар амьдрал үр хөвгтийнхээ арыгаа даамаар байдаг. Тэгээд тийм асуудал бол тулгардаг байсан л да. Тэгээд гэхдээ аль болох эерэг байдлаар зохицуулж нөгөө хамтдаа даван туулдаг л байсан л да. Тэгээд би бол яг одоо 2000 оноос хойш би яг анх студид орж дуудуулж эхэлсэн байна. Тэгээ тэр цагаас хойш би 24 жил дуулж байна. Тэгээд энэ хугацаанд миний одоо арыг бол жинхэнэ одоо найдвартай дааж 3 хүүхдийг төрүүлсэн л болохоос биш яг өсгсөн хүн нь бол яг манай хань л да. Тэгээд би бас нэг тийм сайн ээж байж чадсан болов гэдэг дээр жоох эргэлздэг л дээ. Тэгээд яалтчгүй л одоо урлагийн хүний гэр бүл бол аль нэг нь л бас нэг арайч нэг золиос гэж хэлж болохгүй юм да. Тэгээд аль нэг нь бол ажил төрлөө ерөөхдөө нь бол хоошин тавих нь бол цаанаасаа бол урлагийн хууль юм шиг байгаамаа. Яг хөө бэлтгэл сургуулиа бол аль болох таслуулахгүй байхыг хичээсэн. Гэтэ бол маш их тууштай зөвхөн яг тэрний төлөө бэлтгэлээ хийгээл яг л одоо цолоо ахиулахын төлөө амжилттай барилдахын төлөө амьдрдаг бүхчүүд байгаа шүү дээ. Яг тэгж бол яа чадаагүй яа. Тэгэхээр урлагийн үнэтэй одоо амьдрсан учраас надад болохоор манай Мөнхбат Батцуур авраг үлээ Мөнхбат авраг үлээ манай насаах одоо бэлтгэл сургуулиа сайн хийгээл яг одоо ингээл үнэхээр ял тууштай ингээл байнгын бэлтгэл сургуультай ингээл байсан бол хамгийн багадаа тий ер нь бол улсын зааны одоо эренбитэй ийм сайн одоо бүх байсан шүү гэж надад хэлж ирсэн. Тэгээд би тэр үед яана би энэ хүний амжилтыг одоо надаас болоод ингээд дарагдсан биш үстэй гэдэг нэг тийм баг зэргийн эмзэглэл надад байсан. Эрен дээр ерөнхийдөө зохицуулаад явах явдаг байлаа шүү дээ. Нар гэртээш гэсэн, бэлтгэлээш гэсэн. Тэгээд бас цол авцсан болохоос энэ дээр бас нэг байнга өдрүүлгэн бэлтгэл хийдэг байхгүй. 7 хоногт нэг 2 юм уу 3 өөрийнхөө ачаал тохируулаад гэр орондоо цаг зав тохируулаад тэгэл залны барилдаанд барилдаал тэгэл тэр жишгээрээ л явчихсан. Улсын наадам үзэхэд манай одоо тэр Батбаатар гээд харцаг ахын маань эхнэр бид тэр найзууд байхгүй юу. Тэгээд хоёулаастай амар гангалж аваад наадмын талбай ороод яваад орсон чинь энэ хоёр зэрэгцээ суудсан байсан. Батбаатар манай тэр нах зах энэ хоёр зэрэгцээ суудсан байжсэн. Бид хоёрыг цаашаа яваа гэдэг амар хажууд нь очиж сууж муугаал нөгөө бөхчүүд чинь ингээл зарим эхнэр ер нь ихтэй ахмад бөхчүүд голдуу эхнэрүүдтэйгээ ингээд суудсан нөгөө бөхчүүдийн суудаг нөгөө нэг юм наадмын талбай дээр нэг юу байд сектор байдаг штэ. Тэр сектор ерөнхийдөө тийм сектор байхгүй. Бид нар чинь бас өөрсдөө бөхчүүдийн эхнэрүүд гэж бодвол амар лаг гангалж аваад ороод орох гээд манай баяраа гэд найз бид хоёр
ороод яваад бүр хамгийн уртлын нөгөө сандлын тэнд очиж зогсвол дээшээ гарахад тэгсэн чинь энэ хоёр тэндээс цаашаа яваач та хоёр юу хийж яваа юм бэ гэдэг. Би тэрийг тэгээ хөөжсэн. Тэгээ би гэртээ ирчих. Чи юу яагаад намайг дагуулж явдаг? Би тийм үзшгүй муухай царайдаг хүү юм уу гэд. Тэгжсэн. Тэгээд авраг арслангууд л их нэртэйгээ суудаг л байхгүй тийм. Тэгээд нөгөө залуу бөхчүүд энэ төр болохоор бас нэг жоо санаа зовд юм уу тий. Тэгж яагааг болохоор ч бас ичээд иддэг байсан юм шиг байгаа юм. Хажууд байхлаар бас барилдахт бас юутаач байдаг ч юм уу. Тиймэрхүү л мэдрэмж төрөл. Тэгээ холуур яваа гэд бүр тэрийг тэгээд тэгжсэн. Одоо энэ бүхэн сургууль сураад бөхөөрөө барилдаад энэ олон жил ингээд явах чинь зөндөө л юм сурч штт. Тэгэл одоо хүнтэй харьцах, ах цахаа хөндлөх бүхийн одоо тэр том өв соёл тэгч болоод явж байгаа ш одоо бид чинь Монгол Улсын цал авцсан хүн чинь залуу хооч үедээ бас зөөвлгөр дураалтай. Ингээд энэ бүгдийг л одоо энэ бүхээс суралцж авчихсан шүү дээ. Сэтгэл сайтай тэгээд бэлтгэл сургалтанд тууштай. Одоо бүхний хувьд одоо онсон давснаа мэддэг, ах цахаа хөндлөдөг. Ёс суртахуунтай байж ижил бүхний амжилт ихтгэж л би боддоо шүү дээ. Монгол бүхийн гэргийн дууг би 2012 онд шиг санагдаад байна. 2012 онд баха. Надад анх урлагийн гавь цэцэрлэг хөгжмийн зохиолч ЦВ10 гой надад санал тавьж ирсэн. Тэгээд бурмаа миний дүү одоо би яг эд уран бүтээл хийжсэн үе байхгүй. Тэгээд тэр үед чинь яг өөрийнхөө бие даасан хит хитэн тоглолтоо хийцэн, цомгоо гаргацсан. Яг ардын дууны бурмаа гэдэл нэг бас овоо хөрхөн гэд бас ингээд ард түмдээ танигдаад эхэлсэн ийм үе болохоор бас айгүйх дуунуудын санал ирдэг байсан байхгүй. Тэгээд ЦВ10 гой надад анх санал тавьж ирсэн л да. Гавьч жүжигчин оюун цэцэг ихч анх дуулсан. Тэгээд энэ Монгол бүхийн гэргийн дуу яг чамд тохирноо. Чи өөрөө бүх хүний гэргийн учраас чи ирээд нэг сонсоотох гэд. Тэгээ би студ дээр нь очиод соёлын төвөргөнд ЦВ10 багш дээр очиод ерөнхийдөө энэ дууг анх сонсоод амар гоё дуу санагдчихсан. Маш гоё дуу. Ээжи гэр хоёроо эгэлдэрч үүрээд нүүдэгч. Инхри хөрхөн өрстэй. Ингинээс жилүү уяхан. Чи миний сайхан хань. Чингисийн удын Монгол бөхөө гэд. Тэгээд дээлийн эсгүр тавихад даавууны ин дутмаар гэж байгаа шүү. Тийм гоё. Ер нь Монгол бүхийн гэргийн дуу дуулагдаагүй. Ялангуяа манай Увс нутгийн одоо цол авсан бүхийн найр баг байхгүй хаа. Яагаад тэгэхээр би өөрийнхөө чадах юмар л аль болох нөгөө бүх дүүнэрийгээ бүчүүдээ дэмжих хичээдэг. Тэгэхээр миний чадах юм чинь дуу юм чинь би тэр хэддээ очиж өөрийнхөө дуулдаг энэ сайхан Монгол бүхийн гэргийн дуугаараа одоо бэлэг барихыг айгүй хичээдэг. Урахгүй байсан ч би явж очиод дуулчихсан шүү дээ. Анх удаа бүхийн галдаа зургийг аваа тий. Клипийн тэгээд зөөхөн бөхчүүд их нэртэйгээ оролцоод бас жоохон бичлэгэнд ороод тэгж хийжсэн клиптэй дуулд. Тий, манай клипэнд нь ерөөхдөө манай нөхөр гол дүрэн тоглолцсон байт шүү дээ. Сүүл рүүгээ манай нөхөр ингээл бид хоёр чинь нөгөө би ингээд нөгөө жил болгон 14 жил тасралтгүй баг ингээд тоглолт хийсэн. Тоглолт хийхээ өмнө дандаа нэвтрүүлэг бэлддэг. Тэр нэвтрүүлгэндээ зориулаад ингээд хөдөө гадаа ингээд дуунуудынхаа уран бүтээлийн одоо дүрсжүүлэх ажилд явхаар нэг эрэгтэй дүр мөр энэ хэрэг болохоор би ерөөсөө гаднаас хайхгүй. Хамт явж байгаа юм чинь ханаараа оруулцдаг. Тэгсэн чинь манай нутгийн нэг ах тэгж битсэн байсан. Барилдахаас илүүгээр сүүлийн үед клипэнд л тоглодог болжтэй гэдэг. Тэгээд тий энэ дууны клипэнд орсон. Тий нэлээд олон дууны клипэнд орсон. Тэгээд яг л одоо байгаа хүмүүсийг л ашиглаад одоо клипэнд оролцуулсан л та. Тэгээд тухайн үедээ тэгээд энэ дуу хүмүүс маш гоё хөрсөн. Тэгээ одоо ер нь би өөрийнхөө хамгийн дуулах дуртай дуу. Дуулахад их гоё эвтэйхэн байдаг байхгүй. Цаанаасаа л их гоё энергитэй гоё дуу учраас. Тэгээд айгүй дуулах дуртай тий. Ханыгаа бол Монгол эрхэнд байх хэвээр айгуу тийм ноён нуруутай жудагтай бүх гэж би боддог. Тэгээ баргийн хүмүүстэй зууралдаал баргийн одоо бүхийнхөө ногоон дэвжэн дээр хил ам хийгээд байхгүй гайгүй маш тийм жудагтай гэж боддог. Тэгээд Монгол бүхийнхөө ногоон дэвжээг бол бүх хүн маш гоё хүндэтгэж байх хэвээр гэж би боддог. Тэгээд манай хүн болохоор яг тэр тал дээр бол маш мундаг гэж би ойлгодог. Тэгээд миний ажлын арт талыг маш сайн ойлгож ёстой нөгөө нэг хүн ингээл амжилтанд хүрэх гээл өөрийнхөө карьерийг хөөгөл би чи урлагийн хүн учраас карьертай л байж таарна шүү дээ. Карьерээ хөөгөл өөрийнхөө дуртай ажлыг хиймээр байдаг. Гэтэл ард нэг хүн нөхөр нэртэй нэг хүн тэгэл байнгын хардас сэрдээд л
ажлын хийлэхгүй би чиг ингээмээр тэгмээр байна гэдэл ингээл нөгөө нэг тайван бус байдал сэтгэл санааны хувьд хэцүү байлгаад ах юм бол би өнөөдрийн одоо бурмааг бас бүтээж чадах байсан уу юу гэдгийг би агиох дотор боддог. Тэгээд 21 амьдраад 21 жил болсон байна. Тэгээ энэ хугацаанд мэдээж битэрийн тулсан амьдрал гэх юм бол зөндөө их зүйлийг бүх зүйлд одоо хамтдаа зүтгэж ээж энэ амьдралыг бүтээсэн. Аль болох амьдралын одоо цаад бэрхшээлийг битэр аль болох ухаанаар уужуу сэтгэлээр одоо шийдхийг бас хичээдэг. Тийм болохоор дуртай ажиллаа хийгээд хүсэл мөрөөдөлтөд хүрнэ гэдэг чинь хамгийн одоо ад жаргал ялангуяа эмэгтэй хүний хувьд те. Тэгээд маш сайхан ар гэрээ бол үнэхээр сайхан авч явдаг. Тэгээд хоол ундыг бол ёстой маш хурдан хийдэг. Би бол тэгээд ёстой нэг 3 хүүхдийг нь төрүүлжил өгсөн. Тэгээд ихнэр гэдэг одоо нэртэл болохоос биш ёстой нэг өдөр болгон галтайгаанд ороод хоол унд хийлгэн үнэхээр бол амжихгүй байгаа юм чинь. Тэгээд уран бүтээлч хүний ар гэр тэр тусмаа уран бүтээлч хүний ар гэр нь бүх хүн байна гэдэг бол бас нэг бодлын бол маш гоё хувь тохиол нөгөө бодлын бас маш их өөрөг хариуцлага. Тэгээд сайн ихнэр байна, сайн нөхөр байна гэдэг бол яг л өөрийнх нь зүгээр санааных тий. Бага юмдаа сэтгэл хангалуун их зүйлд шунахгүйгээр ингээл одоо 3 хүүхдээ хүний дайтай сайн сайхан эрүүл сарвал хамгийн гол нь тэгээд эрдэн боловсралтай ийм л хүүхдүүдийг бүтээгээд өгч хөтөлтэй бит хоёрын амьдралын гол зорилго. Тэгэл болоо доо ер нь тэгээд манай хүн чи өөрөө нэг амьдралын шунал гэдэг нь маш багтай хүн. Өөрийнх нь суурь хүмүүжил нь маш даруухан. Бит хоёрын нэг хэлэх дуртай үгээд ер нь зөв замаар зөв амьдруул тэгэл болоо.